Залуус бидний амьдрал өөдлөн дэвших олон боломжоор дүүрэн байдаг. Залхуурч хойш суулгүй сурсан мэдснээ зөв зохион байгуулан сайхан амьдралын төлөө зоригтой алхам хийн тууштай тэмцэж чадвал амжилтанд хүрнэ. Гэхдээ залуу хүн танаас олон чухал шийдвэр гаргах мөч цаг заваа бүрэн дүүрэн зарцуулахыг ямар ч ажил шаарддаг. Зарим нь гадаадын улс орнуудыг зорж хар ажил хийхээр мордож хамаг залуу насаа харийн оронд өнгөрүүлдэг бол нөгөө хэсэг нь эзэмшсэн мэрэгжилдээ ч эзэн болохгүй ажилгүйдлийн тоог нэмж суухан ч бий. Нийгэм хөгжиж улс орон өөдлөн дэвшихийн хэрээр залуус маань дор бүрнээ хичээн хувийн бизнесийг илүүд үзэн салбарт хүч сорж байгаа нь хэн бүхний бахархлыг төрүүлж байна. Тэр тусмаа 21-р зууны ирчүүдээс илүү ихээр хөдөлмөрлөж сайхан амьдралын төлөө зүтгэхийг цаг үеийн өөрөө шаарддаг. Үүнийг нь ч олон сайхан амьдралын үлгэр жишээ гэрчлэнэ. Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр дэлхийн 80 гаруй оронд өөрийн үйл ажиллагаагаа явуулдаг For Life компани ажилтан залуустай уулзуулахаар бэлтгэлээ. Сайхан амьдралын төлөө дэврэн сэтгэлээр зүтгэн өглөөний мандах нарыг өөдрөгөөр угтаж, үдшийн бүрийг амжилтаар үдэж, цаг нартай уралдан ажилдаг эдгээр залуусын ажлын нэг өдөр хэрхэн өрнөж, хүсэл мөрөөдөлдөө хүрэхээр зүтгэж байгааг үзэгч тантай хуваалцъя. Тэд Монголын мянган залуусын сонорт сайхан амьдралын үүд хаалга нээлттэй байгааг дуулгаж байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Real телевизийг сонгон үзэж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ манай компани суурлаар ийм нэвтрүүлгүүд явуулж байгаа. Миний өнөөдрийн ярих сэдэв сүлжээний маркетингийн түүх, энэ салбарын хөгжлийн талаар танилцуулах гэсэн юм аа. За тэгээд та нартай сүлжээний маркетингийн түүхээс танилцуулъя. За сүлжээний маркетинг нууцлагдмал үе гэж анхны үеийг авч үздэг. 1934 оноос 59 он хүртэлх үеийг сүлжээний маркетингийн нууцлагдмал үе гэдэг. Тэгээ яг энэ үед 1941 онд Америкийн нэгдсэн улсын эрдэмтэн Карл Винборг гэдэг эрдэмтэн анх Калифорни Витаминс гэдэг компаниг 41 онд байгуулсан байдаг. Тэгэхээр энэ ер нь хоолны нэмэлт бүтээгдэхүүн хүн заалшгүй шаардлагатай байна. Хоол хичээлээрээ олж авч чадахгүй байгаа зүйлийг хүн нэмэлтээр авах хэрэгтэй байна гэж тэр эрдэмтэн судалгааныхаа үндсэн дээр үндэслээд энэ компани байгуулж витамин үйлдвэрлэж эхэлж нэмэлт бүтээгдэхүүн болгож авсан байна. За тэгээд цаашаа 41 онд байгуулагчид ажиллаж байсан. Тэгээ энэ компанид ажиллаж байсан хоёр дистрибьютор, хоёр залуу 1959 онд одоогийн MBA компаниг байгуулсан. American Bay Corporation гэдэг компани байгуулаад яг сүлжээний маркетингийн хэлбэрээр ажиллаж ирсэн юм байна. Тэгсэн чинь тэр үед Америкийн худалдааны комисс MBA компаниг шүүхэд төгссөн. За энэ чинь ер нь үйл ажиллагаа явуулаад байгаа юм. Бие биенээсээ дамжаад хүнд мэдээлэл өгснөөрөө тэр бүтээгдэхүүнээ зарснараа тэр компани нөгөө зарж борлуулж байгаа юм урамшууллаа өгсөн. Энд чинь хуулинд хүлээн зөвшөөрөгдсөн юм уу үгүй юм уу гэдгийг одоо шалгуулахаар шүүхт өгсөн. Тэгээ шүүх маш удаан авч хэлсэн л дээ нэг 79 он хүртэл авч хэлцээд MBA компани ялалт байгуулсан. Энд чинь ерөөсөө хуулинд харьцах зүйл байхгүй. Бие биенийг хүнээс нэг зүйлийг аваад хохиргоогүй юм байна. Хийсэн ажлын үр дүнг урамшуулж ирсэн юм байна гэдгийг хуулиар хүлээн зөвшөөрсөн. Энэ үеэс олон түмний үе эхэлсэн. Яг энэ үедээ давхцаад шатлсан олон үеийн маркетингийн компаниуд бий болж ирсэн. Шатлсан олон үеийн маркетингийн компани ер нь энэ үеэс л хүчээ авч хөгжиж байгаа. За тэгээд хөгжлийн явцад нөгөө компьютер мэдээллийн зуун эхэлж байгаа. Бие биендээ тарах хурд их болсон. Тэгэхээр нөгөө байнга борлуулалт хийгээд юм чинь бас хүнд хүндрэлтэй авах ёстой бонус авах чадахгүй байсан юмс. Тэгээд тэр чинь айгүй шалгууртай байдаг. Тэгээд 99 оноос хойш үеийг даяарчлагдсан үе гэж авч үздэг. За энэгээр дэлхийн нийтийн хандлага нөгөө даяарчлагдаад эхэлж байгаа.
мэдээллийн системүүд ч гэсэн даяарчлагдсан үе те. Facebook одоо бүх хүмүүс л хэрэглэдэг болсон. Мессенжерээр харилцдаг, Twitter гэдэг одоо маш олон юм хэрэглэлүүд бий болсон. Тэгээд ингэж үздэг. Яг энэ үедээ давхцаад Unilabel систем гарч ирсэн. Шатлсан олон үед маркетинг байсан. MLM систем дотор одоо Unilabel систем орж ирсэн. Ижил тэгш олон үед маркетинг систем орж ирлээ. Энэ үедээ давхцаад Polite компани 98 оноос үйл ажиллагаа явуулж ирсэн. Яг Unilabel системийг хэрэгжилж ирсэн байна. Энэ Unilabel систем бол дэлхийн одоо сүлжээнд ажиллах гад орж байгаа хүмүүсийн 50% нь яг энэ системд орж байгаа. Unilabel-ээр ажиллахыг сонгож байгаа. Тэгэхээр энэ одоо шинж тухайн ололтын давуу тал тийм энэ бизнес маркетингийн давуу талуудыг бүгдийг шингээсэн юм систем байна. Тэгэхдээ дотроо маркетинг системээр бас ялгаатай байгаа компаниуд байгаа. Юу юм бэ гэхээр биднэрт одоо хамгийн чухал юм энэ компанид ажиллаад үр дүн нь юу юм бэ гэдгийг чухал байдаг тийм. Тэгэхээр Polite компани нийт дистрибьюторуудтай 64%-ийг олгодог ийм компани юм байгаа. Бидний Polite компани ер нь саммит гэж сэтгүүл гаргадаг. Тэгээ тухайн орон болгон зарим хэлтсүүд адилхан сэтгүүлүүд гаргадаг. Бидний хийж байгаа ажлын түүх болон үлдэж байгаа юм зүйл нь энэ сэтгүүл дээр үлдэж байгаа. Бид 11 оноос эхлээд оргил сэтгүүлүүдээ анх гаргаж ирсэн. Одоо 7 дугаар нийтдээ гарцсан байгаа. Одоо 8 дахь дугаараа ажилдаа орцсон явж байгаа. Энэ дээр Монгол улстай болж байгаа үйл ажиллагаанууд, Polite компани шинэ мэдээллүүд, бидний хийж байгаа хүмүүсийн ажлын амжилтууд, цолон төрсөн хүмүүсийн зураг энэ бүхэн энэ сэтгүүл дээр орцсон явж байдаг. За хамгийн анхны сэтгүүлээс эхлээд зөмрөө харъя л да. Энэ 1-р дугаарын сэтгүүл Монголд 11 оны эхэнд гарч ирсэн 1 сард. За Монголд анх Gold International цолтон төрөөгүй байсан. Одоо бид нар International-гээ 3 дахь цол байгаа. 3 дахь цолтоо 4 хүн гэр бүл тэр үед ингээд төрж ирсэн үйл ажиллагаагаа бид нар эхлээ явж ирсэн байгаа. Одоо бидний хийж байгаа ажил гээл энэ хүмүүсээ ингээд харах чинь за энэ 11 оны 9-10 сар болол өсөж ийм олон цолтнууд төрсэн жишээтэй. Энэ бол түүх болоод ингээд үлдчихэдэг. Олон хүмүүст мэдээлэл өргөдөг. Олон аялал амралтаар явдаг. За тэгээд шинэ сургууль эрдэм шинжилгээний ажлууд хийгддэг. Тэр бүхний энэ дээр ингээд тайлгнаад гараа явж байдаг. Хүмүүс эндээс маш олон төрлийн мэдээлэл аваа явж байдаг юм сэтгүүл байдаг. За энэ дээр ингээд байгаа зүйлүүдийг бас товчхон танилцуулчих гэж бодсон. Хүний амьдралд маш их гэрэл гэгээ нэмжсэн энэ компанид ороод Polite компанид ороод явж ирсэн орнуудаас юм жижиг сүвнэрийн зүйлүүд аваа явдаг бид хоёр. За тэгэхээр энэ дээр ихтэл энэ богино хугацаанд бид дэлхийн 12 улсаар явсан. Маш олон сайхан аяллуудыг аялж ирсэн. За тэгээд дээр нь өөрсдөө очиж багаа хөгжүүлж ирсэн юм газрууд байгаа. Тэрийг дурсгал болоод ингээд сүнэрийн зүйлээ аваа явж идэг юм аа. Манай нөхөр чи өөрөө ингээд байгалийн зураг авах их дуртай. Тэгээд байгаль дээр ялангуяа ийм гоё хэлбэр загвартай, гоё ийм үзэсгэлэнтэй ийм байгалийн дүр зургууд байдаг л да. Зураг дарах их дуртай. Тэг ямар сайн дэм том камер бариад байгальд явдаг бид хэд. За тэгээ 90 оноос хойш үүдэлтэй хязгааргүй урамшуулах болцоотой. Ямарваа нэгэн таслалт хийхгүй. Та хичнээн игнэтэй болон тэр игнэнээс урамшуулах болцоо нэгтэн. Та гэрээгээ зөрчөөг бол таныг хэн ч хөдөлгөж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр том багтаа болсон ч та гүнээсээ урамшуулах хэрэгтэй. Шатлсан олон үед маркетингийн компаниуд дээр болохоор хамгийн том одоо хэцүү зүйл нь таслалт хийдэг. Breakaway гэдэг надтай адилхан цолтой болон надаас өндөр цолтон төрүүл тэр багаас хувь авдаггүй. Unilabel-т бол хаанд хязгааргүй гүнээсээ хувь болцоотой. Урамшууллаа бүрэн олгодог. За давтан дурах боломжтой. Айгу тайлбарлахад хялбар маркетинг байдаг. Манай маркетинг 5 цолтой. Тэгэл нэг хүснэгтэнд л байрласан. Хин ч хараа тэрийг ойлгон тайлбарлахад амархан байдаг. Ардчсан чөлөөт бизнес хин хаана явахаа, ямар цаг хугацаа зарцуулахаа өөрөө шийддэг бид нэр. Тэгээд
хамгийн чухал зүйл бидний авах бонус 64% олгодог. За энэ 64% олгосноор дэлхийд одоо хамгийн өндөр хувьртайдаг компани. Нийт дэлхийн топ компани дунд үзүүлэлт 37.8% буцааж ажиллаж байгаа хүмүүстээ олгодог. Polite компани 64% олгодог. Тэгэхээр 64% үзүүлсэн задаргаа нэмд байна. За тэгээд хамгийн чухал нь багаараа ажиллах загварыг дэмждэг. За тэгээд удирдагчдад дистрибьюторуудыг сургаж хүчтэй болгох ашигтай байдаг. Надаас өндөр цолтон манай багт төрөөсөө. Надаас мундаг хүн байгаасаа би энэ тэр хүндээ бүх юма зааж сургаад энэ хүн надаас илүү ажилласаа гэдэг зарчим байнга үнэлтэхтэй явждаг. Энэ зарчим бол ерөөсөө том бизнесийн зарчим юм байна. My name is Fazli Salim, Goal International Diamond from Singapore. Намайг Fazli Salim гэдэг. Сингапурын Gold International Diamond. Би 27 настай байхдаа гол болсон. For Life-ийн бизнесийг хийснээр миний амьдрал эрс өөрчлөгдсөн. Хагас сая долларын өр, хуучин ундаг дугуйтал байсан. Одоо тансаг байшинд амьдраад 6 машинтай сайхан гэр бүлтэй болоод байна. Бид энэ бизнесийг ээж автагаа ах дүү аруулаа хийдэг. Нэг дүүг маань Назурт гэдэг. Тэр маань сайхан гол болсон. Охин дүү маань удахгүй гол болох гэж байгаа. Тэгэхээр мөрөөдлөөр амьдраарай. Хинд ч мөрөөдлөө бүү булаалга. Бурхан надад нэг удаа чи амьдралаас дээдийг нь авч амьдрах ёстой гэж хэлсэн. Юу ч тохиолдсон мөрөөдлөө дагаарай. Дараагийн конвенцэд уулзцгаая. See you in the next convention. За энэ их сайхан асуулт байна. Олон хүн одоо 21-р зуун сүлжээний маркетингийн 100 гэж ярьдаг те. Яагаад энэ хүмүүс энэ сүлжээний бизнес рүү чиг хандлагыг хандаад байгаа гэдгийг цөмөр авч үзье. За би энэ слайд дээр харуулъя. За мөнгөний хуваарлт хийж байгаа. Дэлхийн нийт хүн дөрвөн талбараас л мөнгө олдог. Хүчний ажил, жижиг бизнес, хөрөнгө оруулалт, том бизнесийн салбар гэсэн ийм дөрвөн талбараас хөрөнгө оруулалтаа хийдэг. За эхний энэ хоёр сектор бол жижиг бизнесийн салбар. Энд юу ордог вэ гэхээр хүчний ажил, жижиг бизнес ордог. Тэгэхээр дэлхийн нийт амын 90% энд ажиллаад нийт ашигын 10% энэ хүмүүст хүртдэг. Дэлхийн баялагын 10% 90%-тай хамаарч байна шүү дээ, тийм. За тэгэхээр том бизнесийн салбарт дэлхийн хүн амын 10% ажиллаад нийт баялагын 90% энд салбарт эргэлдэж байдаг. Тэгэхээр том бизнесийн салбарт хоёр зүйл ордог. За бидний мэдхээр уламжлалт бизнес нөгөө үйлдвэр аж ахуйн газар ажилуулдаг том уурхай банк ажилуулаа явах тийм амжилтанд хүрэх болцоотой. Тэр нь том хөрөнгө оруулалт шаарддаг. 5 сая долларын доотлын хөрөнгө оруулалт нь 5 сая доллар. За тэгээд 5 сая доллараар хөрөнгө оруулалтыг 5 жил маркетинг маш сайн системээр ажиллаад 500 ажилтнтай болоод үр дүн гарч эхэлдэг. За сүлжээний маркетингийн түрүүн хэлсэн маш сайн компани өөрөө сонгож орох хэрэгтэй та. Таныг амжилтанд хүрч болохоор тийм компани сонгож ороод манай Polite компани бизнест бол $800 анхны хөрөнгө оруулалтаа хийгээд та 5 жил яг маркетинг системийн дагуу ажиллахад 500 дистрибьюторын багтаа болцсон байна. Том бизнестэй яг адилхан гарах үр дүн яг адилхан үр дүн өгч байгаа. Одоо жишээ хэрэгтэй л дээ энэ дээр. Polite компани хамгийн өндөр цолтой одоо 10 гэр бүлийн 19 хүн байдаг. Тэгэхээр хамгийн хурдтай хүрсэн 2 жил ажиллаад энэ өндөр цолонд хүрсэн байгаа. Тэр өндөр цолонд хүрэхээр бонус урамшуул нь сард 100,000-аас сая долларын урамшуул авдаг. Тэгэхээр энэ том бизнес бүм бидтэй. Сая доллар авч байгаа том бизнест орох уу? Тий. Тэгэхээр ийм болцоог олгож өгч байгаа. Тэгэхээр бизнесийн чиг хандлага ерөөсөө л энд рүү чиглэсэн байгаа. Дэлхийн нийтийн. За өөр асуулт байна уу? За. Сүлжээний бизнес нь уламжлалт бизнесээс юугаар давталтай? За их сайхан асуулт байна. Энэ хүн болгон энэ асуулт тулгардаг тийм. Надад ч гэсэн анх би яг энийг юугаараа даваа юм бэ гэдгийг өөрөөсөө ойлгохгүй байсан. За энэ хүснэгтэн дээр цөмөрөө үзье. Уламжлалт бизнес шууд худалдаа.
Сүлжээний маркетинг бол шууд худалдааны маркетинг шүү дээ. Гараас гарт амжиж явдаг хүнд. Тэгэхээр энийг шууд худалдаа гэж нэрлэдэг. Хамгийн чухал зүйл анхны хөрөнгө оруулалт. Уламжлалт бизнест маш өндөр байдаг. Шууд борлуулалтын худалдаа буюу одоо олон улс маркетингийн системд хөрөнгө оруулалт маш бага. Манай бизнест бол $800 том бизнес эхлэх болцоогоо нээж байгаа. Зээлийн хүү гэж том зүйл байдаг. Том хөрөнгө оруулалтаар эхлэх гэж байгаа зүйл зээл авдаг. Зээлийн хүү их өндөр байдаг тийм. Биднэрт бол зээлийн хүү ерөөсөө шаардлагагүй. За эрсдэл байж болох уу? Том бизнес босгож байгаа хүн эсвэл хөгжиж болно, эсвэл та дампуурах магадлал өндөртэй. Энэ олон тантай өрсөлдөж байгаа компаниуд маш олон байгаа. Тэрийг давж гарч бизнесээ хөгжүүлнэ гэдэг бол айгүй том ажил байдаг. Энэ эхний 5 жилдээ та босчулна, эсвэл дампуурах аюултай байдаг. Биднэрт бол алдах зүйл ерөөсөө байхгүй. Өөртөө буюу гэр бүлдээ нэг л удаа хөрөнгө оруулалт хийчихсэн шүү дээ. Өөрөө чинь би эрүүл болол явна. Багаараа ажиллаагүй махад өөрөө эргэлж явах болцоотой. Зарцуулах цаг. За том уламжлалт бизнес, том бизнес хийж байгаа юм бол цаг наргүй ажиллана л та. Бид нар бол хагас цагаар ихтэй ажилладаг. Эхлээ үндсэн ажиллагаа хажуугаар хийгээ явах болцоо нэгддэг. За шинэ санаа, бизнес санаанууд, шинэ санаа франчайзинг бол байн хайж яадаг уламжлалт бизнес. Хаа шинэ соргог юм байна гэж тэрийг хайж нөгөөтгөөс өрсөлдөж байгаа компаниудаас илүү гарах гэж байн явждаг. За биднэрт бол бэлэн санаа модель байна. Нөгөө дэлхийн тэр олон хүмүүсийг шилдэг маркетингаараа хөгжүүлээд сайтнууд тэр бомбнуудын нэгнэнд оруулсан маркетинг систем байгаа. Энүүгээрээ ажиллах болцоотой шууд л ажиллана. За объект тоног төхөөрөм тусгай зөвшөөрлөхээр уламжлалт бизнес маш их дарамт болдог. Тэрийг аавна. Тэгээд үйл ажиллагаагаа эхлэх багт тусгай зөвшөөрлөлтөд хугацаа дуусаад дахиад нөгөө сонгуулах шаардлагууд гардаг. Бидэрт энэ бүхэн ерөөсөө шаардлагагүй. Хамгийн уламжлалт бизнесийг эхний дарамт болдог зүйл бол цайлан тавих дарамт байдаг. Үйл ажиллагаагаа ашиглах юмаа эхлээгүй үйлдвэрлэлээ дөнгөж бариа байж хат хүмүүсийн цайлан тавих гад ирдэг. Тэгэхээр нөгөө зээлийн хүүгээ төлдөг, хажууд нь цайлан тавьдаг учраас өөртөө нөгөө бизнесээ хөгжүүлэх болцоог муутай байдаг ихнийд. Биднэрт бол цалин тавих ямар ч шаардлага байхгүй. Холовс компани дэлхийн 80 гаруй улсад ажиллах болцоог олгосон. Та энэ маркетинг системийн дагуу ажиллахад таны дансанд компаниас бонус урамшуулчин сар болгоо ороо явчихдаг. I start this for life business about Ойролцоогоор 4 жилийн өмнөөс For Life-ийн бизнесийг эхэлсэн. Би эхлээд энэ бизнест итгэдэггүй сүлжээний бизнес гэхээр л эргэлзээд байсан. Та бүгд сая манай ахтай ярилцаж байсан. Би ахтай үргэлж талархдаг. 3 жилийн дотор түүний гаргаж байгаа амжилтыг хараад би ер нь энэ боломжийг алдах нь оролдоод үзье гэж шийдсэн. Би уг нь инженерийн мэргэжилтэй. 2007 онд гэмтэл авсан юм. Энэ гайхамшигтай бүтээгдэхүүнийг хэрэглэсэн. За тэгээд надад өөр сонголт байгаагүй. Би шургуу ажиллаад сургалтанд хамрагдаад 3 сарын дотор Diamond, 7 сарын дотор International Diamond цолонд хүрсэн. Би тэр үед 26 настай байсан. Хамгийн залуу International Diamond болсон. Энэ бизнесийг хийж байх явцад би энэ бол зөвхөн мөнгө, гоёмсог байшин, тансаг харшид амьдрахтаа биш юм байна. Би For Life-ийн бизнесийг хийж байгаа гэж хэлмээргүй байна. Би эрүүл мэндээр хүндрэлтэй байгаа хүмүүст тусалж, би санхүүгийн бэрхшээлтэй байгаа хүмүүст боломж өгч байгаа гэдгээ ойлгосон. Би цаашид зогсохгүй амьдралынхаа сүүлийн мөчийг хүртлээр үргэлжлүүлэх болно. Мөрөөдөл бол ар араасаа For Life-ийн өгч байгаа боломжийн ачаар биелж байна. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд үйлдэл хий. Чи ихэр хурдан хөдлөн, тийм хурдаар үр дүнд хүрнэ. Хөдлөхгүй бол үр дүн байхгүй. fast action equals to fast result, slow action no results. Thank you. Олон улс маркетингийн компаниуд бол дэлхийн нийтээр одоо Unilever системээр олон компани ажиллаж эхэлж байгаа. Тэгээ энэ хичээн төлөв бол ерөөсөө л олон улс маркетингээр хүн ажиллавал амжилтанд хүрдэг. Тэгэхээр бизнесийн чиг хандлага, хүмүүсийн чиг хандлага ерөөсөө л бүх юмыг одоо маркетинг нөгөө сүлжээний маркетинг чиглэлд хандуулж гисэн. Тэгэхээр хичээн төлөв бол ерөөсөө гэрээсээ
борлуулалттай худалдаа авалтаа хийдэг хэлбэр чилжиж байгаа. Энэ бол ерөөс ирээдүйн хөгжил юм байна. Техник технологитойгоо холбоотойгоор хөгжил дэвшил авчирч байгаа. Гэрээсээ интернетээр бүртгэл хийдэг, худалдаа авалтаа хийдэг, гэрт хүрэх ийм зарчмыг баримталж байгаа. Тэгэхээр энэ ерөөсөө л хөгжлийн ирээдүй гэсэн үг бидний. Энэ олон нийт маркетинг гэж байна. Энэ одоо төлөв зөвшөөрөгдсөн. Олон нийт маркетинг систем олон улс төлөв зөвшөөрөгдсөн. За энэ дээр цөмөр сая MLM-ийн олон хүлээн зөвшөөрлөлтүүд байгаа. Бидний энэ олон нийт маркетинг систем, сүлжээний маркетинг гэхээр ихэнх хүмүүс тэгж ойлгодог. Нэг компани л одоо нэг маркетинг систем зохиогоол тэгээд тэр нь ямар ч хяналтгүй яваад байдаг гэсэн ойлгоцтой байдаг л та. Тэгэхээр дэлхийд ийм олон байгууллага байдаг. Дэлхийн шууд худалдааны нийгэмлэг гэж байдаг. За шууд худалдааны нийгэмлэгийн гишүүн Holland компани, Америкийн нэгдсэн улсын шууд худалдааны нийгэмлэг гэж байдаг. Энээс маш олон шагналууд авч ирсэн Holland компани. Олон нийт маркетингийн олон улсын холбоо гэж байдаг. Олон улсын холбооноос ер нь олон нийт маркетингийн компани дээр хүмүүсийн ажиллах зарчим, ёс зүйн дүрм гэдэг олон мэдээллүүд энэ дээр гарч энэ компаниудтай хамтран ажилладаг юм байгууллага байдаг. За MLM-ийн олон нийт маркетингийн тухай олон ном хэвлэлүүд байдаг. Одоо 21-р зуун гэсэн юм бизнесийн 100 гэсэн юм ном байгаа. Монгол хэл дээр хэвлэгдсэн маш олон хэвлэлүүд байдаг. Хамгийн чухал юм хүмүүс хайхад байдаг. Чикагогийн Иллинойсын их сургуульд олон нийт маркетингийн бакалавр зэрэгтэй мэргэжилтэн бэлтэж байгаа. Менежерүүд бэлдээ төрдөг. Энэгээр олон цол зэргийн хамгаалаад ажиллаж байгаа. Дэлхийн нийтэд одоо яг чиглэсэн юм бизнесийн менежерүүд байгаа. MLM Insider гэж сэтгүүл сар болгон хэвлэгтэн гардаг. Тухайн үед болж байгаа олон нийт маркетингийн компаниудын одоо ажил үйлс шинэ гарсан зүйл хооронд нь үзүүлэлтээр нь байнга оролдуулж чагсаалтууд гарч байдаг. Ийм сэтгүүлүүд маш их хүлээн зөвшөөрлөлтүүд байдаг дэлхийн нийтээр. Компани яг маркетингийн аль төлөв үйл ажиллагаа Holland компани маркетинг систем Unilever системээр явагддаг. Тэгээд Unilever систем бол хамгийн сүүлийн систем гэж хэлсэн төрөнтэй. Тэгээд 64% болгодог. Тэгэхээр олон нийт маркетингийн шатсан олон нийт маркетингийн компаниуд бол одоо хамгийн өндөр цолтой хөгжөө явахдаа өндөр цолон төрхтэй маш олон баг ажилуулж одоо жишээ нь уншижсэн мэдээлүүд төр бол хамгийн өндөр цолон төрөхөд 100 баг зэрэг ажилуулад өндөр цолон төрхтэй маркетингуд байдаг. Тэгэхээр тэр маркетинг хүн 100 хүнтэй зэрэг ажиллах болцоо 100 багийг зэрэг хөгжүүлэх тийм болцоо муутай. Тэгэхээр Unilever-ийн системийг сонгосон компаниуд бол олон цөөхөн баг ажилуулдаг. Holland компани бол хамгийн өндөр цолон төрөхөд 3 баг ажилуулад өндөр цолон төрөх болцоог нээж өгдөг. Энэгээрээ давуу талтай юм байна. Гэрт ийм жижиг амжилтын болон байдаг. Бид 2010 онд International Diamond цолон хамгаалж ирсэн. За тэгээд 2010, 11, 12, 13 гэл ингээл энэ цолуудаа байн хамгаалж Монголын багаас одоо шилдэг интернэшнлээр байн шалгарч байсан. За тэгээд сайн үлсдэн болж байсан. Ер нь сайн үлс их хүнд багч гисэн юмар тусалж явах их чухал юм болов уу гэж боддог. Бидний хоёрын амьдралын зарчим нэг хэсэг тэр үүдэг. Хүнд чаддаг юмараа жоохон ч гэсэн тусалчлаа гэж боддог. Тэгээд Holland компани Монгол үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсээс сайн үлсднэр шалгарч байсан битээр. За тэгээд энэ амжилтын болон байгаа. Миний амьдралын бас нэг эргэлт болох дээр маш олон хүнд үнтэй танилцуулж эхэлсэн. Маш олон хүнд энэ мэдээллийг түгээж эхэлсэн. Одоо миний амьдралын хэв маяг маань өөрчлөгдөж эхэлсэн байгаа. За үүнээс гадна маш сайхан гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх, аялал зугаалга. Манайх одоо гэр бүлэрээ байгальгаар хайгуу дуртай. Хаяа ууланд алхдаг. Манай компани бол ер нь ажиллаж чадвал ямар ч хүн амжилтанд хүрэх юм бол боломжийг нээж өгсөн. Тэгэхээр Викторийн амьдрал эндээс л харагдаж байгаа. Викторийн анхын сүлжээний бизнесээр ерөөс амжилт олохгүй байх гэж бодож байсан. Тэгсэн энэ маркетинг систем
гайхалтай хүчээр ямар ч хүн амжилтанд хүрэх бүрэн бололцоог эндээс харж болох юм аа. Тэгээд та бүхэн ч гэсэн энэ компани маркетинг системээр ажиллаад олон хүмүүсийг амжилтанд хүргэж өөрсдөө ч гэсэн эдийн засаг, эрүүл мэндийн байдлаа сайжруулна гэдэгт итгэлтэй байна. За одоо бидний байнга яриад байдаг хүн бол энэ Эрмино Наварс гэдэг хүн байгаа. Олон хүнийг одоо энэ платинум болгож чадсан, өөрийн багтаа өгчүүлээд өөрөө маш богино хугацаанд 3 жил ажиллаад платинум цолонд хүрчихсэн. Тэгэхээр энэ хүн өөрөө малын эмч. Тэгэл 1-5 өдөр хүртэл байнга ажилладаг. Тэгээ хагас бүтэн сайн өдөр ч гэсэн ажиллах тийм заавал нөхцөл гараад идэг байсан. Тэгээд ерөөсөө амралтгүй ажилладаг байсан. Хичнээн чармаа ажиллаад байсан ч гэсэн одоо хүүхдүүдэд зориулах цаг завч баг гардаг. Эдийн засгийн боломж нь ч гэсэн муутай байсан. Тэгээ энэ хүнд Follow-up компани International Diamond Edgar гэдэг хүн анх мэдээлэл өгчээсэн баг. Follow-up компани мэдээлэл өгсөн. Бас шууд хүлээж аваагүй. Бас энэ ер нь юу юм, эхний үедээ бол нэг их оошоодгүй байсан. Тэгээ ингээд шууд хүлээж авахгүй явж байгаад ингээд бизнес их боломжийн харсан. Тэгээ цаашаа ер нь амжилтанд хүрэх болцоотой байна гэдгийг хараад эхлээ бүтээгдэхүүнийг мөн л хэрэгжилж гисэн. Тэгээ цаашаа миний амьдрал бүхлээрээ сайн сайхнаар өөрчлөгдөнө гэж төсөөлөөчгүй байсан гэж байгаа. Эхлээд энэ компанид ороод ажиллахдаа. Тэгээ одоо бол ерөөсөө энэ бол миний амьдралын бүх зүйл эхэлдэг зам байсан гэж байгаа байхгүй. Follow-up компанид орсноороо. Тэгээд дэлхийн сайтнуудыг нэнд 3 жил ажиллаа хүртсэн маш олон хүмүүсийг өндөрлөх төргсөн. Одоо сард $2 сая бонус авч байгаа ийм хүн байна. Эдний багт маш олон платинум интернэшнл төрсөн байна. За одоо Азаас дэлхийн 80-аад улсад Follow-up компани ажилладаг. Тэгэхээр Азаас Sadiq Ten гэдэг платинум интернэшнл Diamond байдаг. Энэ хүний их чинь одоо Follow-up компанид Gold International Diamond цолтой ажиллаж байгаа. Гэр бүлээрээ ажилладаг. Тэгээ хичээсэн анхны мэдээлэл авсан гэж байгаа. Их чинь ч тэр үед бүртгүүлэг байсан. Тэгээ хичээсэн анхны мэдээллийг аваад энэ Follow-up компани талаар сонсч ирсэн. Тэгээ Sadiq Ten-ийн ах бол ах トゥ олуулаа. Ах нь багтан тэгж байнга сургадаг байсан гэж. Чи Майкл Джексон шиг дуулж чадахгүй, Сильвестр Сталлоне шиг жүжиглэж чадахгүй бол тий. Мухаммед Али шиг бокс тоглож чадахгүй бол сайтыг хийж болж чадахгүй. Чамд ганц арга зам олон үед маркетингийн компаниг сонгоорой. Тэгвэл чи энэ бизнесийн оргилд хүрч чадсан шүү гэдгийг байнга хэлжсэн. Тэгээд ихчээсэн Follow-up компани анхны мэдээллийг аваад хамтран ажилласан. Ажиллаад ерөөсөө мөрөөд нь платинум байсан. Тэр хүний Platinum International Diamond өндөр цолон төрч сайтнуудыг нэнд орно гэж тэр боддог байсан. Тэгээ одоо хүмүүс тэр хилдэг ганц зүйл нь юу юм? Эргэлзэхгүй одоо хүлээгээд байх шалтгаан байхгүй танд. Миний багийн туршлага харуулна гэж хэлдэг. Би багаараа ажиллаж чадчихаа. Багаараа ажилласнараа яаж багаараа ажиллаж чинь үр дүн төрдөг гэдгийг энэ хүн харуулж чадсан байна. За дараагийн хүн энэ хүнийг тайлбарлаж байна. Энэ хүн бол Platinum International Diamond Juan Rasada Zapata Rasada гэдэг юм хүмүүс байгаа. За тэгээд гэр бүлийн хос хоёулаа тусдаа эдийн дугаар дээр Platinum International болж чадсан анхны хүмүүс байгаа. Follow-up компани. Гэр бүлээ тусдаа сая доллар авдаг хүмүүс гэсэн үг шүү дээ, тий. За энэ хүн анх бол хамгаалагч ажил хийдэг байсан. Тэгэхээр манай бизнест хүн нас хүс мэрэгжил боловсрол шалтгааллахгүй та хийж чадсан энэ тууштай зорилготой байж чадах юм бол энэ бизнест амжилт гарах болцоотой гэдгийг харуулж байгаа. Тэгээд хамгаалагч байдаг байсан, хаус мандаг байсан, айлын хаусыг. Тэгээд өдөрт 12 цаг ажилладаг. Хагас бүтэн сая өдөр ч гэсэн 8 цагаар ажилладаг. Цалингаа нэмүүлэхийн тулд өдөр шөнөгүй ажилладаг байсан. Тэгээ энэ хүн нэг өдөр олон жил найзсан нөгөө Наварсаас мэдээлэл авсан байна. Тэгээд эхний үед бол юу ч ойлгоогүй. Энэ байдлыг одоо миний байгаа бодит байдлыг эвдэхэд тусуулах юм байна гэдгийг л ухаарсан гэж. Тэрнээс яг яаж ажилтдаг яадгаа мэдээгүй сайн ойлгоогүй гэсэн. Тэгэл
орлого яаж болж санхүүгийн эрхчлөөнд хүрч болохыг эндээс эхэлж харсан гэж байна. Нөгөө наварсаас хараад тэгээ ажиллаж гисэн. Тэгээ одоо гэр бүлээрээ Platinum International Diamond болсон юм хүмүүс байна. За тэгээд цагаан алтан даймондуудын эхний түүхээс харихад юм байна. оны 11 сард анх улсын бүртгэл бүртгүүлсэн байгаа. 5 төрлийн бүтээгдэхүүнийг бүртгүүлээд үйл ажиллагаагаа явуулж гиснээс хойш 4 жил гарны хугацаа өнгөрч байна. За энэ хугацаанд маркетинг системээр нь ажиллаад олон хүн амжилтанд хүрсэн. Амжилтанд энэ маркетинг систем хүргэж болдгийг харуулсан байгаа. За энэ дээр ийм олон зургууд байгаа. Хамгийн дээдлийн энэ хоёр хүн бол Наранхүү Оюунмагийн гэр бүлийн хоёр хүн байгаа. Монголд үүсгэн байгуулсан. Манай компани түрүүн 5 цолтоо гэж хэлсэн 4 дахь цол Gold International Diamond цолонд 11 оны 3 сард анх хүрчээсэн. Тэгээ энэ цолтоо хүмүүс 20-100 мянган долларын бонус урамшууллыг сард авдаг. За дараагийн игнэнд 2 дугаар игнэнд байгаа хүмүүс бол 3 дахь цолонд төрсэн International Diamond цолтоо хүмүүс байгаа. Ийм цолтоо Монголын багаас 22 гэр бүл ийм цолонд төрсэн байдаг. Энэ цолтоо хүмүүс 3-аас 20 мянган долларын урамшуулал авдаг. За энэ 3 дахь игнэнд байгаа хүмүүс бол 2 дахь цолтой President Diamond гэдэг цолыг авсан хүмүүс байгаа. Маш олон хүмүүс энэ цол авсан байгаа. 1000-аас 10,000 долларын бонус урамшуулал авдаг. Энэ 3 цолноос эхлээд аяллаа ирэх олгогддог юм байгаа. Олог компани маш олон хүн гэрүүлээрээ гайхамшигт аялалд хамрагдсан байгаа. За тэгээд бүтээгдэхүүн маань эрүүл мэндийн яамнаас 11 онд бүх хүмүүс хэрэгжилж болно гэсэн зөвлөмж гарсан байгаа. Эмч нар хэрэглэгч зориулсан зөвлөмж гарсан байгаа. Эрүүл мэндийн яамнаас ийм зөвлөмжүүдийг гаргасан. За эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийн дархлаа судлалын номонд аль биесээр орсон байгаа. Докторийн зэрэг одоо Монголд хамгаалагдах гэж байгаа. Ийм бүтээгдэхүүнтэй маркетинг систем нь олон хүнийг амжилтанд хүргэж байгаа юм компани байгаамаа. Дэлхийн тэр болтнууд ер нь энэ бизнесийн чиг хандлагыг юу гэж үздэг юм бэ? Маркетинг системийг сонирхдгийг цөмөрө харъя. Дэлхийн хөрөнгө оруулагчд байдаг. Одоо 21-р зуунд хамгийн ашигтай ажиллаж байгаа бизнес ерөөсөө сүлжээний маркетингийн бизнесүүд байгаа. Энэ дээр энэ дэлхийн тэр болтнууд байгаа хамгийн сүлжээний маркетингийн 3 компани хөрөнгө оруулалт хийсэн байна. Тэгэхээр ашигтай ажиллаж байгаа зүйл рүү хөрөнгө оруулалтыг хийдэг. Тэгэхээр сүлжээний маркетинг байнга ашигтай ажиллаж байгаа. За тэгээ бидний таньдаг Donald Trump байна, Kiyosaki, Bill Clinton, энэ Bill Gates байна тий. За энэ дээрээс Bill Clinton юу гэж хэлсэн бэ гэхээр Америкийн нэгдсэн улсын эдийн засгийн хямралын үеүд олон үед маркетингийн компаниуд эдийн засгийн маш өндөр ашиг оруулж улс орноо оршин тогтнох болцоог нь хангаж байсан гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг. За энэ Donald Trump, Kiyosaki, Bill Gates-ийн дээрс ганц ерөнхийдөө асуусан асуулт нь юу юм бэ гэхээр та бизнесээ алдвал маргааш юунаас эхлэх вэ? Ямар бизнесээс эхлэх вэ гэсэн байна. Тэгсэн энэ хүмүүсийн хариулсан нийтлэг хариулт нь ерөөсөө л маш сайн сүлжээний маркетингийн компаниг сонгож ажиллана гэсэн байна. Тэгэхэд Bill Gates би дахиад нэг компьютерийн программын компани байгуулнаа дахиад ихнээс нь ажиллана гэж ерөөсөө ярихгүй байгаа байхгүй. Тэгэхээр одоо амжилтанд хүрчүүл хамгийн бодит зүйл маань сүлжээний маркетингийн компаниар сайн маркетингтэй компаниар ажиллахад маш богино хугацаанд одоо бид нар амьдралаа өөрчлөх хүсэл мөрөөдлөө биелүүлэх юм болцоог олгож байгаа. За тэгээд анхаарал тавьсанд баярлалаа. Тантай амжилт хүсье. Сүлжээний бизнес санхүүгийн эрхчлөөг бидэнд олгоо зогсохгүй амжилтанд хүргэх үү хэмээн үзэгч та бодон суугаан лавтай. Үүний учир энэхүү бизнесийн нэр хүнд гоо сайхны бараа бүтээгдэхүүн борлуулж явдаг хэмээн ойлгодогтой холбоотой. Гэвч FOLIFE-ийн олон үйт маркетингийн тогтолцоо үүнээс өөр. Та сайн ажиллаж, сайн баг бүрдүүлж чадвал амжилт танд ойрхон. Иймээс цаг гарган судлаж үзэн цаад учрыг нь тунгаан бодож мөнгөтэй болохоос гадна амьдралд алхам тутам бүрэх хэрэг болгоц юуг эндээс суралцаж болох талаар бодож үзээрэй. Танд ажилсаг эрч хүчтэй хамт олон гэр бүлдээ зориулах цаг зав, хувь хүний хөгжил, дэлхийн улс орнуудаар аялах хүсэл байгаа бол FOLIFE таны өмнө нээлттэй.
Мөрөөдөлтэй хүн хамгийн баян, мөрөөдлөө биелүүлэх зөв сонголт хийсэн хүн хамгийн жаргалтай.